Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ ажлын бүтэмжийг нэмэгдүүлэх шилдэг аргуудын талаар мэдээлэл хуваалцж байна. Ажлын байран дээрх бүтэмж гэдэг нь хамгийн бага цаг хугацаа, хүчин чармаалтаар зөв аргаар ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ажлын бүтэмжийг нэмэгдүүлнэ гэдэг нь илүү ухаалгаар ажиллах арга барил юм. Орчин үеийн завгүй амьдралд хийх зүйл олон ч хийж буй ажлаа бүтэмжтэй хийхэд хүндхэн үе болжээ. Чаргуу ажилласан мөч бүр үр дүнтэй байна гэсэн үг биш. Цаг хугацаа, энерги хэрхэн зөв хуваарлахаас бүх зүйл хамаарна. Ажлын бүтэмжийг нэмэгдүүлэх шилдэг аргуудад нэгдүгээрт нь хэцүү ажлаас эхэлж хийх. Мэлхийг хамгийн түрүүнд ийдгэсэн дүрм. Энэ нь өдрийн хамгийн хэцүү, хамгийн их энерги шаардсан чухал ажлыг өглөөс ирээд хамгийн түрүүнд хийж дуусгах дүрм юм. Өглөө хүний тархины духны хэсэг нь хамгийн сэргийг бүтээлч байдаг тул хэцүү ажлыг хурдан шийддэг байна. Судалгаагаар өглөө хүнд ажлуудаасаа хийж эхэлснээр бүтэмж 27% нэмэгдэх болох нь тогтогдсон байна. Учир нь өглөө хүний анхаарал төвлөрөх чадвар хамгийн өндөр байдаг бөгөөд хүний биологийн хэмнэл тохируулан ийхүү төвлөрөх нь илүү үр дүнтэй байдаг гэж үздэг. Хэрэв та эхлээд тэр хэцүү зүйлийг хийвэл дараагийн хамгийн хэцүү зүйлийг олох хүртлээр давж гарах боломжгүй амжилтын мэдрэмжийг олж авах болно. За хоёрдугаарт нь помидоры техник. Harvard-ийн бизнесийн сургуулийн судалгаагаар хүний тарих нэг зүйлд тасралтгүй 90 минутаас илүү хугацаанд төвлөрөхөөр туйлдын ядарч бүтэмж нь 50% ундаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ 25 минутад ажиллаад 5 минут амарч байх ёстой дүрм юм. Үүнийгээ давтах нь үр бүтэмжтэй хийж байгаа зүйлсээсээ ажлаас хашрах залахгүй байх томоохон тус болдог. Энэ богино хугацаанд илүү их зүйлийг хийх гайхалтай арга юм. 3-дугаарт нь шахуу цагийн хуваар тогтоох. Паркинсоны хууль ёсоор бидэнд нэг ажилд өгөгдсөн хугацаа урт байх тусам бид тэр ажлыг сунжруулж хийдэг. Харин эсвэргээрээ өөртөө аль болох богино хугацаанд хийх даалгавар өгвөл илүү үр дүнтэй хурдтай ажилладаг байна. Паркинсоны хууль нь бидний өдөр тутмын амьдралд чухал нөлөө үзүүлдэгч цагаа ухамсартайгаар удирдах бодит хугацааг тогтоосноор та бүтэмжээ нэмэгдүүлж стрессийг багасгах чадна. Судалгаагаар өөртөө шахуу хуваар тавьсан хүмүүсийн бүтэмж нь 35% нэмэгддэг болохыг онцлсан байдаг. Ихэнхдээ хүн хаанаас эхлэхээ мэдэхгүй сандрах боловч тодорхой хугацааны дараа өөртөө тохирсон хамгийн үр дүнтэй аргыг олж илүү богино хугацаанд ажлаа амжуулах аргыг сүйчилж чаддаг байна. За дөрөвдүгээрт нь тархийг бүтэмжийн горимд оруулах. Тодорхой давтамжтай хөгжим сонсох нь төвлөрлийг сайжруулж болохыг олон судалгаагаар нотолсон байдаг. Binaural давтамж нь тархины долгионыг тогтворжуулж илүү бүтээлч төвлөрсөн байдалд аваачдаг. Судалгаагаар binaural давтамж сонссон хүмүүсийн ажлын хурд 15-аас 25% нэмэгдэх болохыг тогтоожээ. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Эрүүл насанд хүрэхчид анхаарлын төвлөрлийг нэмэгдүүлдэг гамма давтамжийг 40 Гц, 100 Гц давтамжтай хөгжим сонсож ажиллаа хийх явдал юм. Сонсохдоо хич ханга сонсож болохгүй. Энэ арга нь ялангуяа гадуур, кофе шоп, новын санд хичээл ажиллаа хийж суухад маш тохиромжтой байдаг. 5-дугаарт нь гол ажилдаа төвлөрөх арга. Калифорни их сургуулийн судалгаагаар бид ажил дээрээ ердөө 12 минутын хугацаанд анхааралтай ажилладаг бөгөөд дараа нь бидний анхаарал бүрэн төвлөрөхөд 23 минут орчим хугацаа зарцуулдаг гэсэн байна. Гүн үлийг хэрэгжүүлэхэд бүрэн тусгаарлах арга. Хэрвээ та анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй техник, ажиллагаа ихтэй мэргэжилтэй бол энэ арга танд тохиромжтой юм. Бүх сатааруулах зүйлсийг нийгмийн шүлжээ, уулзалт, утасны сонирдуулах зэрэг зүйлсийг төр холдуулах байдлаар ажиллах арга барил юм.
Энэ арга нь зохиолч, судлаач, IT инженерүүдэд илүү тохиромжтой байж магадгүй. За, хосолсон арга. Нэг ажлын өдрөө 2 хэсэгт хуваах байдлаар хуваарлах арга юм. Жишээ нь өглөөний цагаар анхаарал төвлөрөх шаардсан ажлуудаа хийж гүйцэтгэх ба өдөөс хойш нь мэйл, уулзалтуудаа зохион байгуулах гэх мэтчлэн. Уг аргын хамгийн чухал дүрм нь олон цагаар төвлөрөх цаг дууссан бол маргааш гүн ажлын цагтаа тэр ажлаа хийнэ. Хэрвээ та өглөө тэдгээр ажлуудаа хийж амжаагүй бол уулзалтуудын дундуур амжуулж болохгүй гэсэн үг юм. За, хэмнэл үүсгэх арга. Энэ өдөр бүрийн тодорхой цагийг гүн төвлөрөх цаг гаргах болох хэрэгтэй. Ингэснээр гүн төвлөрч ажиллах хэмнэлийг өөртөө бий болгож, урт хугацаанд ч мөн гүн төвлөрөх дадлыг өөртөө суулгаж буй юм. Жишээ нь өдөр бүр 9-өөс 11 цагийн хооронд заавал төвлөр суух гэдэг байдлаар дадал бий болгох явдал юм. За, сэтгүүлчийн арга. Энэ хэрвээ таны цагийн хуваар тогтворгүй байдаг бол энэ арга хамгийн тохиромжтой. Боломжтой болвол гүн төвлөрөх арга гэсэн үг юм. Та дараагийн уулзалт хүртлээр 30 минут хүлээж суух цагтаа байвал энэ үеийг ашиглан төвлөрөөрэй. Энэ баг зэрэг хүнд боловч завгүй мэргэжлүүдэд хамгийн тохиромжтой арга. За, 6 дугаарт нь Парето зарчим 80-20 Паретогийн зарчим бод хөрсөн үр дүнгийн 80% нь ажил, хүчин чармаалтын 20% байдаг гэсэн санаа юм. Энэ аргыг Вильфредо Парето 1896 онд нээсэн бөгөөд өнөө хүртэл аргыг хэрэглэж байна. Стэнфордын их сургуулийн судалгаагаар олон ажлыг зэрэг хийх үед бүтээмжийн 40% хүртэл буурдаг болохыг тогтоожээ. Энэ анхаарал төвлөрөх чадвар сулрах, ажлын чанар муудах, стрессийн түвшин нэмэгдэхтэй холбоотой байдаг. Тиймээс гүн төвлөрөлтийн техник хэрэгжүүлэхэд хүнд боловч маргаангүй шалгарсан арга юм. Эдийн засагч Вильфредо Парето анх энэ зарчмыг ажигласан юм. Тэрээр Италийн баялагын 80% нь хүн амын ердөө 20% хариалагддаг гэж дүгнсэн байна. За, энэ арга нь ихэнх зүйлс амьдрал жигд бус хуваарлагддаг буюу тоонууд нь заавал 100% болж нэг бүхэл болох шаардлагагүй гэдэг санаан дээр үндэслэгдсэн юм. Тухайлбал ажилчдын 20% нь компани 80% бүтээмжийг бий болгодог. Нийт хэрэглэгчдийн 20% нь орлогын 80% бүрдүүлдэг гэх мэт. Нэг ёсондоо бидний хийсэн бүх зүйл тэнцүү ач холбогдолтой байдаггүй учраас хамгийн их үр нөлөө үзүүлэх зүйлстэй анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм. Үүнийг хийхдээ хийх ажлуудаа жагсааж хамгийн их үр дүнтэй 20%-ийг тодорхойлох юм. Бусад ажлуудыг автоматжуулах, хялбарчлах эсвэл бүр хойшлуулах хэрэгтэй. Өдөр тутмын ажлынхаа гол зорилтыг тодорхойлж тэрхүү 20%-д нь анхаарлаа хандуулах ёстой юм. Хамгийн чухал бөгөөд хамгийн үр дүнтэй ажлуудыг хийх нь таны ажлын өдөрт бүтээмжийг нэмэгдүүлэх урсгалыг бий болгодог. Хамгийн их өгөөж өгөх ажлуудыг тодорхойлж эхлээд тэдгээрийг хэрэгжүүлснээр та хүссэн үр дүндээ хамгийн богино хугацаанд хүрэх болно. Орой 18 цагаас хойш ажлын холбогдолтой зүйлс бодохгүй, утасныхаа гэрлийг унтрааж, сэрүүн өрөөнд унтаж, тархи бүрэн амраахыг зөвлөж байна. За, анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.